гоо сайхны мэдээллүүдийг ингээд баг багаар бичлэг оруулаад тавьчихъя гэж бодсон юм аа. Тэгээд өөрийгөө одоо тавьчихын танилцуулъя гэж бодож байна. Мөнхөгийн ариун дэлгэр гэдэг Монгол улсын иргэн Токиод ирээд одоо 23 дахь жилдээ болох гэж байна. Салуун маань одоо энэ жилдээ 16 жил, гоо сайхны мэргэжлэр бол 18 дахь жил гэж явж байгаа. Тэгээд яг 18 дахь жил вэ гэвэл 2009 онд одоо Miss Paris гэдэг Японы томоохон одоо гоо сайхны сургуулийг төгссөн. Тэр маань 2 жил учраас 2007 онд ороод 2 жилийн одоо арьс үс одоо гоо сайхны бүтээгдэхүүн болон салуун авч явах байдал одоо эрүүл ах үе бүх юмыг ингээ оруулаад 2 жил үзэнгээ салуунд дадлаг хийсэн учраас тэр маань ороод 18 дахь жилдээ гэж яригдж байгаа. За тэгээд тавчхандаа бол иймэрхүү хүн байна. Тэгээд юу хийдэг вэ гэвэл би өөрөө Токио хотод Caritas Kitasenjo буюу Kitasenjo-гийн одоо өртөөн дээр органик болон одоо өсний уралц зогсоох total beauty буюу массаж нүүрнэтэй биений одоо толгойн мөчлөн массажнаас гадна одоо гэрлийн үйлчилгээнүүд үзүүлдэг байгаа. Тэгээ гэрлийн үйлчилгээ гэдэг нь юу вэ гэх юм бол одоо ингээ дараагийнхаас нь ингээд тавчхан тайлбар хийгээ явъя гэж бодож байна. Бас ямар массажнууд хийдэг вэ? Массаж гэдэг нь яг юу вэ? Тэр нь ингээд аль шалтгааллах юм уу эсвэл арьсыг гоё болгох юм уу гэдэг олон төрөл байдаг л та. Миний хувьд болохоор мэргэжлийн гоо сайхан хүн учраас одоо таны нүүрэн дээр гарсан батг болон сэвх үрчлээс уянжилт хавн юу гэдэг ямар нэгэн одоо эмэгтэйчүүд бид нарын асуудлуудыг ингээд шийдэхэд одоо зориулагдсан тийм мэргэжлийн хүн байгаа. Тэгээд өөрийнхөө зүгээс л одоо ингээд 18 жил салуун дээр 16 жил ингээд олон охид бүсгүүчүүдийг ингээд өөрчлөж ирсэн байгаа. Тэгээд миний бие ингээд одоо бас гоо сайхны салууны эзэн гэхээс гадна ингээд гоо сайхны багш гэдэг мэргэжилтэй болсон байгаа. Ингээд мэргэжлээс 8 жилээс илүү ажилласан тийм хүмүүс ингээд салууны эзэн хүмүүс ингээд сургалтанд сураад диплом аваад тэгээд хүмүүст заагаад бас юм төгссөн гэдэг диплом гаргах бас эрхтэй болсон байдаг юм аа. Их мэдлэнгээ яг өөрийнхөө хэмжээнд ч гэх юм уу ерөнхийдөө энэ Японы гоо сайхны салбарт ингээд хичээгээд ирсэн учраас ямар нэгэн миний зүгээс мэддэг юм одоо манай салуунд ирж байгаа охид бүсгүүчүүд бол надаас бүх юм асуугаа заалгаад явдаг байгаа. Ирж үзээгүй ч юм уу ирэх боломжгүй ч юм уу тийм хүмүүс бас яг сонсоод нэг илүү биш болов гэдэг юмнуудыг багаар оруулъя гэж бодсон юм аа. За тэгээд ерөнхийдөө ягаад YouTube сууг нээх болсноо та бүхэндээ одоо ингээд танилцуулсан